Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 9-ны өдөр Монголд сайхан амьдрал ээлжлээ эхэлж байна. За өнөөдрийн сэдэв болвол шинжлэх ухаан ба хөгжил гэж маш чухал сэдвийг ярина. За энэ зуунд бол шинжлэх ухаанаар тэргүүлж байгаа л мэдээж манлайлна. Тэгээд ярианыхаа ихэнд бол эхлээд хөвцөөныхаа талаар ярьчих. Бидний бүх ажиллагаа, компани үйл ажиллагаа бол хөвцөө руугаа чиглэсэн байгаа. Миний хийж байгаа лайвууд маань цаад утгаараа бол хөвцөөгаа л яриад байгаа. Энийг бол та бүхэн бас нэг шууд хөвцөө гэж хэлэхгүй учраас ойлгохгүй байх шиг байна. Энэ бол манай хөвцөөг байнга нэгдүгээр тавьж яваа. За ингээ хөвцөө гэдэг маань өөрөө бид бол анх эхлэхдээ бол маш богино хугацаанд ингээ эрчимтэй хөвцөөгөө ингээд зах зээлд гаргаад явчихна гэсэн тийм зорилготой байсан боловч манай өөрөө нэг нь улсын маань үнэт цаасны зах зээлийн хөгжил тийм байгаагүй учраас жоохон удаашрсан. Гэхдээ удаашрсан ч гэсэн амжилтын хувьд бол их сайн яваа. За оны өмнө би нөгөө ингээ Хонконгийн тухай ярьж байсан. Хонконгийн бирж дээр гарах талаар. Тэгвэл Хятадын Бээжингээс бол одоо манайхыг намайг гэсэн үг шүү дээ. Намайг бол одоо тэнд хөрөнгийн бирж дээр зөвшөөрлийг бол олгоцсон байгаа оны өмнө. Тэгэхээр манай тэр Хонконг дээр одоо гарах ховцоогоо Японы талд зарах тэр үйл ажиллагаанууд маань одоо эд явж байгаа. Амжилттай хэрэгжинэ. Энийгээ дагаад бид бол одоо ингээд олон улсын нээлттэй компани болчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний бол нөгөө ховцооны ханш манш маань ингээд докторч чинь. Манай улсын хувьд бид яагаад ингээ удаашраад байгаа гэхэлэр яг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэхэд татгалзсан байсан тийм бол байхгүй. Зүгээр бүртгүүлэхэд бүх юм жилээтэй. Гэтэл энэ тал дээр хэрвээ ингээд бүртгүүлчих юм болвол яванда бидний нэг үйл ажиллагаанд маш их тийм сааттай болоод байгаа байхгүй юу? Одоо жишээ нь бид нөгөө тусгай зөвшөөрөл авах гэж одоо бол авч чадаагүй байгаа. Оны өмнө зүгээр авчих ёстой нөгөө алт хамгийн гол нөгөө алт зарах авах тэр зурцгаа зөвшөөрлөө авах гол хөөцөлдөөд байдаг. Тэр нь ингээл нэг юм нэхэл тийм чим ийм чим гэдэг ингээд удаашраад байгаа байхгүй юу? Энд чинь уул нь ер нь дорнд шийдчих ёстой асуудал боловч бусад улс оронд бол гэтэл энэ маань болохоор ингээд маш их удаашран дээр нь ингээд 2 ч удаа юм сургалтанд суух ёстой гэж байгаа юм Тэгэхээр тэр сургалтанд чинь тэрийг заасан нөгөө их сургуулийн багш хүн маань эргээд шавнараараа хичээл заалах болчиход байгаа байхгүй юу. Тэгээд 2 сургалтанд суугаад шалгалт өгөөд тэмцсэний дараа тэр зөвшөөрлөө авах байхгүй юу. Шавьдаа шалгалт өгөөд. Гэх мэтээр манай нөгөө нэг тийм тогтолцооны хуулийн тэр асуудлууд бол ингээд яг тийм үнэт цаасны зах зээл дээр ингээд шуурхаа явахад хэцүү байгаамаа. Тийм учраас ер нь энэ Warren Buffett хэлсэн үг байдаг. Одоо Америкийн үнэт цаасны зах зээлийн одоо бараг хаан гэсэн үг шүү дээ. Одоо маш их хөрөнгөтэй тэргүүлэх, дэлхийд тэргүүлэх хүн шүү дээ. Энэ хүн насаараа л одоо тэр үнэт цаасны зах зээл дээр ажилласан хүн хэлж шүү дээ. Ховцооны хөрөнгө оруулалтын ашиг болвол ухаалаг байхад бус төвчээртэй байхад өгдөг шагнал юм гэдэг. Энэ одоо үнэхээр энэ төвчээр шалгадаг юм байна ховцоо бол. Тэгвэл үнэхээр төвчээр гаргаж чадсан хүмүүс амжилтанд хүрдэг гэдэг нь бол ерөнхийдөө маш тийм зөв хэлсэн байгаа. Тэгэхээр бид өхөн бол одоо яг тэр энэ төвчээр шалгасан цаг хугацааг туулаад дуусч байгаа шүү гэдгийг нэгдүгээр хэлчихье. Нөгөө талаар бид өхөн байж тээ ингээд бидний нөгөө дивжээ гэдэг юм уу талбай өрсөлдөх арилжаа хийх талбар маань одоо энэ 4 том гүрний тэргүүн дэлхийг одоо яг асуудлыг шийдэж байгаа 4 том гүрэн биш үү? Энэ за
Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин 74 настай хоо гэдэг өмнө танилцуулж байсан. Хятад улсын дарга Ши Жинпин болоод одоо 73 настай. Дээр нь энэтхийн ерөнхий сайд Нарендра Моди бол 76 настай. Дональд Трамп 80 хүрсэн байна шүү дээ. Тэгээд энэ хүчирхэг хүмүүстэй арилжаа хийн гэж бид бүхэн тэ манай компани ингээд үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Гол зорилго нь. Энэ хүмүүс бол одоо дэлхийд одоо яаж вэ? Энэ ерөөсө бүх талаар шинжлэх ухааны талаасаа тэ эдийн засаг талаасаа бүх талаараа тэргүүлж байгаа энэ дөрвөөс л бүх юм шийдэгдэж байгаа шүү дээ. Дэлхийн ирээдүйг хөгжлийг. Тэгэхээр наад зах нь хиймэл оюун ухаан гэхэд Америкийн нэгдсэн улс бол асар их хөрөнгө оруулалт гэсэн тий тасарцсан хиймэл оюун ухаан. Мөн Оросын холбооны улс, Хятад, энэтхэг бүгдээрээ л хиймэл оюун ухаанд маш их зардал гаргаад энэ бол ирээдүй хиймэл оюун ухаанд одоо хэн их амжилт олсон дэлхийг тэргүүлнэ гэсэн байр суурьтай шүү дээ. Тэгэх юм бол бидний хувьд, манай компанийн хувьд бол бас нэг өөр өнцгөр шинжлэх ухаан руу орж байгаа байхгүй юу. За ингээд өөр чиглэлээр одоо суур шинжлэх ухаан руу бид нэр ингээд орж ийн гэсэн үг. Тэгээд суур шинжлэх ухаан руу ингэж ороод Чингис алтан валют гэдгээр л бид бүхэн одоо энэ дэлхийн энэ зах зээл дээр шинжлэх ухаанд өрсөлдөнө л гэж байгаа. Чингис алтан валютын онцлог маань юу гэхлээр бид бүхэн тооцоолохдоо яг энэ Чингис алтан валютаар бид бүхэн энэ дөрвөн улстай харьцнаа. Яагаад гэвэл энэ нөгөө арилжаанд худалдаа хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Худалдаа хийжээж бид нэр одоо хөгжил ярина шүү дээ. Тэ? Эдийн засгийн хүчин чадал. Тэгэхээр бид нар бол хамгийн дөт зам бол энэ бидний энэ маш удаан хугацаанд бодож олсон Чингис алтан валют. Одоо энэ доор Монголын газрын зураг дээр манай Чингис алтан валютын байж штэ. Тэ? Агуу их Чингис алтан валют гэдэг. За энэ яг шууны далвчиг жигүүртэй байгаас энэ хизээ мөдгөл одоо фуужиндаал энэ дөрвийн дээр гарах хэрэгтэй байгаа байхгүй юу? Энэ бол цаана нь жинхэнэ бодит одоо технологи шинжлэх ухааны ялд байгуулж иж гарна шүү дээ. Тэ? Бидний Чингис алтан валютыг энэ дөрөв хүлээн зөвшөөрөөд биднээс худалдаж авах хэрэгтэй. Тэ? Бид маш их хэмжээгээр түгэх нэгдүгээр зорилго. Тийм чадвартай байх хэрэгтэй. Тэ? Дэлхийн зах зээл дээр одоо энэ Чингис алтан валютаа өөрсдийнхөө нөөцийг улсын нөөцөөр бүрдүүлчихэд дээр нь энэ улсуудын валютын нөөцөд бид зарах хэрэгтэй байхгүй юу? Энэ үйл ажиллагааг явуулахын тулд бид маш урт хугацаа, маш их тийм бэрхшээл, ололт амжилтуудыг ингээд даван туулсан байхгүй юу? Цаг хугацааг зарцуулсан. За энэний тулд байна шүү дээ. За мэдээж алтыг байгалийн одоо дээрх бэлэн олзуулсан алтаар энэ валютыг хийх нэг арга байгаа. Тэр нь бол байна шүү дээ. Тодорхой хэмжээнд явах болохоос хязгаартай. Байгалийн. Тэр тусаа манай улс ч одоо ингээд нэг за жилдээ нэг 20 тонн алт олзуулнаа. Тэрийг алтан валют болгож болно те. Дээр нь оюутлагаа бас нэг 20 тонн. Ингээд нэг жилдээ 40 тонн ингээд ийм хязгаартай байна шүү дээ. Гэтэл бид нар дараагийн шинжлэх ухааны олдны шин төвшөнд шороо баяжмлаас нэн шин технологиор алт гаргаж авах гэдэг ийм гаргаж ирж байгаа байхгүй ийм онл. Энэ шороо баяжмлаас одоо шинээр алт гаргаад мэдээж эхний ээлжинд яах вэ гэхлээр одоо энэ байгалийн хол нэлээд давмгай бах тий. Тэгтээ бид бүхэн богинохон хугацаанд энэ байгалийнхаас илүү ийм олзууралт хийнэ гэсэн. Энийн хүрэхийн тулд бид бүхэн ингээд энэ чиглэлээр эхлээд Японы талдаа нэлээд ажилласан. Бид бүхэн өөрсдийнхөө одоо тэр явцын талаар энэ технологи шинэ санаа, шинэ технологи явцын талаар Японы талдаа ингээд ажиллаад тэдний зүгээс бас тийм
шинжлэх ухааны байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй байдал гаргасан л да. Энэ бол ерөөсөө шинжлэх ухааны суур шинжлэх ухаантай ингээд зохицохгүй байна тий. Ерөөсөө шинжлэх ухаантай наадах чинь зохицохгүй байна гэдэг. Яагаад гэвэл бид нар чинь бүр туршаад эхлээд судлаад туршаад тэгээд лабораториор баталчихж байгаа байхгүй юу? Батлаад ингэ явж байгаа. Тэгэхээр энийг бидэнд өгсөн зөвлөгөө нь болохоор Японы эрдэмтэд яасан гэхлээр энэ суур шинжлэх ухаан хөгжсөн Орос ч юм уу Европ тий эдний одоо тийм шинжлэх ухааны байгууллагаар хандаа гэх тиймэр тий тэд нар одоо ингээд ийм үндслэлтийг гаргаж өгж болох юм аа. Тэрнээс бол одоо тэр Япон ч юм уу Америкч бас нөгөө суур шинжлэх ухаан биш юм билээ. Ингээд бидний бол яг энэ дээр бол ийм тодорхой ойлголт гаргаж өгч болохгүй байна гэд. Тэгээ яг нөгөө Оросын шинжлэх ухааны актив руу хандсан байхгүй юу? Оросын шинжлэх ухааны актив руу яг нөгөө Япончуудын зааснаар шүү дээ. Эрдэмтдийн заасан. Суур шинжлэх ухаан маш сайн хөгжсөн учраас тэд бол бэлдээд бид дээжээ явуулаад тэгээд эцэст нь ийм дүгнэлт гаргаж өгсөн. Тэ? Ингээд дүгнэлт гаргаад нотороодоор батлуулаад тэ? За энийг дагаад нөгөө шинжлэх ухааны ойлголт маань өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Нөгөө суур шинжлэх ухаан гэдэг маань өөрөө 17-оос 19-р зуунд бий болжээ. 17-оос 19-р зуунд юу гэж үзсэн гэхээр математик бөгөөд физик бол суур шинжлэх ухаан юм гэд тодорхойлцсон. Яг тэрүүгээрээ явж байгаа. Гэтэл сүүлийн үед математик бол юу суур шинжлэх ухаанд орохгүй юм байна гэж болоод физик хим шинжлэх ухаан бол суур шинжлэх ухаан гэд явж ирсэн. Гэтэл бидний энэ маань юу гэсэн үг вэ гэхэлэр энэ бол нь шүү дээ. Хэрэглээг суур шинжлэх ухаан гэж андуурсан байна гэж байгаа байхгүй юу? Монголын баг те манай багийнхан манай одоо эрдэмтэд одоо хүмүүс болохоор үгүй дандаа ч ингээд эн чинь суур шинжлэх ухаан биш байна. Суур шинжлэх ухаан бол биднийхаар бол тий биднийхаар бол хэл, геолог, биолог гур байна. Эн чинь суур энэ дээрээс эхлэх юм байна гэд ингээ явчихж байгаа. За одоо онл ярьж штэ тий онлын хувьд бид бол цоош нь онл дэвшүүлж байна. Одоо шинэ технологийн онлын үндсийг бол одоо ингээд тий тэр сая хэлсэн уламжлалт суур шинжлэх ухаан одоо ингээд тэр физик, математик гэж явж байсан бол бид бол хэл, геолог, биолог энэ гурав байна гэдэг ингэж байгаа. За мэдээж хэлгүй шинжлэх ухаан гэж ярихгүй шүү дээ. Хэл байгаа учраас шинжлэх ухаан яригч хэлж байна. За хэл бол одоо утга ойлголт үүсэх систем юм гэж байгаа тийм. Ерөөсө хэл байгаа учраас л хэлж одоо утга агуулгыг гаргаж ирж байна. Тэгээд одоо ихлээр хэлийг суур шинжлэх ухаан гэж үзэх юм байна гэд энэ чиглэл рүү манай нөгөө эрдэмтэд бол нэлээд гүн орцсон яваа. Энэ чиглэл рүү энэ суур шинжлэх ухаан л гэсэн. Наазах нь өмнөх биеийн аяв дээр хэлжсэн шүү дээ. Нуус товчог галгин дээр 195 ботыг одоо бэлэн болгооч гэдэг ингээд би даалгавар өгсөн байгаа. Эрдэмтэнд тий. Энэний дараа бол тий галгийг бэлэн болцсны дараа 195 бот бэлэн болцсны дараа бол нөгөө бидний түүх маш тодорхой болох байхгүй юу? Одоо ингээд түүх бол ингээд маргаантай байгаад байгаа шүү дээ. Энэ маргааныг тэгж шийднэ гэсэн. Хэлээр бол бүх юмыг шийдэж болж байгаа. Хэлийг сайн ингээд судалснараа энийг яриад байвал маш урт юм л да. Ер нь хэл тэр ингээд орчих. За геолог болохоор бодис элемент орд үүсэх систем юм гэдэг. Одоо ингээд нөгөө геологч нь өөрөө энэ бодис элемент үүсэх систем энийгээ дагаад нөгөө дэлхий чи өөрөө нэг үйлдвэрлэгч юм байна гэж байгаа юм л да. Биолог бол мэдээж амьдрал хэвээр үүсэх систем. Энэ гурав бол үнэхээр суур шинжлэх ухаан мөн байна гэд батлагдаад байгаа байхгүй юу? За ерөнхийдөө товчхондоо ингээ хэлчихэд за суур шинжлэх ухаан болвол бидний онл бол те энэ маань нэлээд дэмжигдээ явцсан онл ярьж штэ би. Одоо олон улсад бол энэ ингээд дэмжигдээд
хүлээн зөвшөөрөөд цаашдаа хүн төрөлхтөн болоод суур шинжилх ухааныг хэл, геолог, биолог гэж явна гэдэг ийм санаа гаргаад байна шүү дээ. Энийг бол татгалзаж чадахгүй байна, тий. Ерөөсөө үнэхээр тийм байна. Бид бүхэн хэрэглээг, тий. Одоо суур шинжилх ухаан гэдэг хэрэгслийг судалдаг хэрэгслээ суур шинжилх ухаан гэдээ явцсан юм байна шүү гэдгээ одоо ойлгож эхэлж шүү дээ. Шинжилх ухаан. Ийм чухал юм явагдаж байгаа. Үүний үр дүн эцэст нь бид нар энэ алтан балиут яриад байна шүү дээ. За одоо энэ дээрээс бол геологийн талаар авч үзье л дээ. Бид нар хамгийн гол нэг алтан балиуттай холбоотой маань геолог. Одоо энэ дэлхийн маань байгальч өөрөө үйлдвэрлэгч байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө бидний гол хэлж байгаа санаа нь бол үгүй ерөөсөө бид нар чинь биш тийм дэлхий энэ байгальч өөрөө үйлдвэрлэгч биш. Энэ бүгдийг л үйлдвэрлэж шүү дээ энэ байгаль. Дэлхий өөрөө тий. Тэгэхээр бид нар энийг ойлгох хэрэгтэй байна. Хэрэг бид нар энийг сайн гүн ойлгочих юм бол одоо янз бүрийн уул ухаалтай аалт газрын хоовор гал байгалаа сүйтгэхгүйгээр ийм үйлдвэрлэлийг бүтээж болох юм байна гэдэг санааг тавьсан байхгүй юу. Тэгээд энэ санаагаа дэвшүүлээд одоо жишээ нь шорооноос бид бүхэн алтыг гаргаад за ингээд өгж штэ. Ингээд сая нөгөө түрүүн энэ дээр лавшруулаад хэлэхэд одоо эхлээл Японы лаборатори тий. Тэгээд Австралийн лаборатори, Хятадын хамгийн түрүүнд Хятадд гэсэн юм байна. Хятадын хэд хэдэн лаборатори. Тэгээд Европын холбооны лаборатори, Канадын лаборатори. Ингээд Оросын холбооны улсын одоо дүгнэлт гэх тийм лаборатори. Энэ бүхний чи эцэст энэ бол бодиттой юм байна. Энэ ингээд үйлдвэрлэлийн тэртээ энийг чи ингээд судлаад, туршаад тэгээд бүтээгдэхүүнээ лабораториор батлуулчих шүү дээ. Ингээд нэвтрүүлэхэд боломжтой юм байна. Энийгээрээ бид бүхэн цаашдаа хүн төрөлхтөн бол бид ингээд маш юм юутай тий байгаль дээлтэй амьдарч болох юм биш тий. Заавал ингэж сүйтгэж ингэж геолог гэж ингэж яахгүйгээр эний чинь ингэж бүтээж болдгийг дэлхий өөрөө харуулчаад байна шүү дээ биднэрт тий. Одоо ингээл алт байна, зис байна, тий газрын ховорч гэдэг юм уу, нүүрс энэ бүхэн чинь байгаль үйлдвэрлэсэн байна шүү дээ. Тэгэхээр дүгнэлт бол одоо ийм байна л да. Шороо баяжмлаас нэн шин технологийн аргаар алт гарган Чингис алтан балиут их хаадын алтан зоосыг үйлдвэрлэн гаргана гэж байна. Одоо эцэг яг дүгнэлтэнд энэ байна шүү дээ бид нар. Энүүгээрээ бид бүхэн дэлхийн зах зээл дээр гарна. Нөгөө 13 дугаар зуунд тодорч байсан шүү дээ Монгол үндэстэн. Яаж гинт тодорлоо? Яг 13 дугаар зуун шиг бид нар энэ шинжилх ухаанаар ингээд тодорн гарах гэдэг шүү дээ энэ дэлхийд. Тэгээд эхнийхээ гараагаа болохоор бид бол энэ чинь олон жилийн хөдөлмөрийн эцэст яаж байгаа вэ гэхээр бид бүхэн яах вэ гэхээр ингээд танилцуулаад бүх юм лабораториуд дээр ингээд баталсан учраас тухайн улсуудын одоо төв банкны валютын нөөц бүрдүүлэхэд бид бүхэн өөрсдөө ингээд тэ ийм нийлүүлъя гэдэг дээрээ ярилцаад энэ дээр бол бидний ярилцсан улс болгон тэ дуртай валютын нөөцөөр бэлэн байна гэсэн. Тэгэхээр бид нар ажиллах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Ингэхлээр бид нар энэ дээр ямар л хүч байдгүй. Тэрэн дээр бүх монголчууд хүчээ нэгтгээд тэгээд энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Чадлынхаа яраар. Ерөөсөө өмнөх лайв дээр хэлсэн Улаанбаатар, Дубай хоёр дээр одоо фонд үүсгэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Фонд. Тэгээд энд ингээ валютын нөөц бүрдүүлээд яг одоогоор бол бидний тавьж байгаа жишээ бол 10 кг-ийн жинтэй нэг стандартын алтан валютыг эхлээд их хэмжээгээр бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Энэ ажил руугаа бид бүх ингээ орчиж байгаа шүү. Тэгэхээр бидний нөгөө нэг хувьцаа маань ажил маань энийгээ дагаад бүтэж гин гэсэн үг. Дээр нь нөгөө манай эхний хувьцаа эзэмшигч бол одоо жинхэнэ нөгөө ядгаар пуужинд нь гэдэг л болно шүү дээ. Тэгэхээр төвчээр хэрэгтэй хүмүүс одоо ингээд
жоохон төвчээр гарахт л одоо ингэ болох гэдэг. Энийг одоо хэрэгжүүлэхэд хамгийн гол нь шинжлэх ухааны мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бид хөгжнөө. Яг энэгээр л хөгжинэ. Энийг хийхэд тулд биднэрт юу хэрэгтэй нэхлээр одоо биднэрт гол хүн чинь ингээд хоёр янз байгаа шүү дээ. Нэгдүгээрх нь бол одоо тий авьяастай хүн гэж байна, мэдлэгтэй хүн гэж байна, тий. Биднэрт бол яг энэ нөхцөлд үндэсний мэдлэгтэй хүн маш чухал. Одоо та бүхэн ингээ хараар ингээд бүх улсын тий өндөр хөгжсөн хүчрхэг улсын тэргүүн болвол дандаа үндэсний дээд сургуулаа төгссөн хүмүүс байгаа шүү. Тэгээд дараа нь гадаадад мэдлэгээ дэвшлүүлсэн. Тим хүмүүсийг одоо тавиад байгаа шүү дээ. Си Цзиньпин ч байд юм уу? Одоо тэр Солонгос, Япон ер нь тэгэл аль ч улс тий Орос юу гэдэг яг л үндэснийхээ дээд сургуулийг төгссөн тим хүмүүсээр ингээд тэр улсын тэргүүнээ тавьж байгаа. Тэгэхээр бид бүхэн үндэсний ийм том сургууль байна шүү дээ. Маш олон жилийн уламжлалтай. Энэ сургуулаа бид ингээд хамгийн түрүүнд дэмжих хэрэгтэй байхгүй юу? Энэ сургууль дотроос би өмнөх лайв дээр нэг хаан гэж зохиолгосон шүү дээ. Энэ маань юу гэсэн үг бол ерөнхийлөгч хаан хоёр нэг ялгаа байхгүй. За нэрний л асуудал байгаа байхгүй юу? Нөгөөх нь юу гэсэн үг бол бид нар чи жирийн биш улс. Асар их өв уламжлалтай түүхтэй. Англи луга, Япон луга хөгжих боломжтой болсон байхгүй юу? Тэ? Зөвхөн нэрний асуудал байгаа. Тэгээд дээр нь тэр шалгарах хүн болвол энэ манай энэ үндэсний дээд сургуулийн одоо математик, физикийн факультет гэж байдаг шүү дээ. Энийг төгссөн тэрэн дотроос шилдэг нь баймаар байгаа байхгүй юу? Тийм хүн 10 жил. Одоо та бүхэн нөгөө жишээ нь одоо ингээ намсраа байгаа те академич. Тэр хүн хаан байхад ямар байх вэ? Тэ? 10 жилийн хугацаатай. Ингээд яг одоо 80-тай энтергээ ус аваа явж штэ. Тэр шиг нэг 60-аас дээш насны тийм нэг бүр хамгийн шилдэг нь. Тэр хүнээр 10 жил бариулсан байгаа. Яг өнгөрсөн хугацаанд би яагаад энийг ярьж байгаа гэхэлэр би маш олон ерөнхийлөгчийг ингээд дагаад явж ирсэн л гадаад орнд. Тэ Америкч, Солонгос, Хятад гэл тэ. Тэн дээр нэг алдаа харагдаад байгаа байхгүй. Тэр хүмүүс хэрэгтэй юм нэхэж чадахгүй байгаа байхгүй. Өнөөдөр бид нар яг энэ тийм намсраагаа ашиг ч юм уу те хамаагүй бямсрангуй ашиг ч юм уу тийм хаантай байсан болов л шүү дээ. Маш олон үйлдвэр байгуулсан байгаа тий. Ерөөсөө ингээд Америкт очиод за Иракийн дайнаар манайх чинь цэрэг оруулсан Бүшчээс яахаас уцахгүй байсан шүү дээ. Энэ хоёр ерөнхийлөгчийг очиход ерөөсөө л тэр хүнээс ерөнхийлөгч юу гоох хэсэг нөөц боловсруулах үйлдвэр нефт гарах. Тэрийг л гуйчих байсан байхгүй юу? Маш дуртай зөвшөөрөн төгөл. Бүшчээс бүр дор нь тэрийг байгуулад байгаа. Гэтэл яасан? Нөгөө л виз Солонгост бас л гэсэн. Ингээд Японд дандаа ингээд манайхан очихлаарэ төрийн тэргүү очихлаарэ виз ирээд байгаа байхгүй юу? Манай энэ цагаачтад виз болооч тэр чинь үндсэн хуулиар зөрчигсөн үг шүү дээ. Яг тэрхэд бөөш бол ерөөсөө юу ч хэлж чадахгүй байхгүй юу? Чи үндсэн хуулиар зөрчөө гэсэн үг байхгүй тэр чинь. Тэгэхээр хэрвээ ийм математикийн ангийг төгссөн ийм хүн болвол манай үндэсний их сургууль тэрийг төгссөн хүн бол яг үйлдвэр ярих байхгүй юу? Зэс хайлуулах үйлдвэр ч гэдэг юм уу ийм их чинь ингээл энэний чинь дагаад хөгжил ирэх байхгүй юу? Тийм учраас одоо тэр нөгөө авьяастай хүмүүс нь авьяасаараа ажиллаа хийгээд мэдлэгтэй хүмүүс нь мэдлэгээрээ эх орныхаа төлөө явах хэрэгтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээсээ би тэр нэг ерөнхийлөгч хаан хоёр нэг ялгаа байхгүй шүү дээ Яг хугацаанд жоохон арга болгоод тэгэл эндээсээ шилдэг хүнээ ингээд тавиад ингэх юм бол нөгөө англи луга, япон луга хөгжих юм гэсэн нэг тийм санаа хэлсэн. Тэгэхээр бид нар бол ерөөсөө ирээдүгээ яриад шүү дээ. Ер нь богино хугацаанд цөмөрөө дийлчил 13 дугаар зуун шиг гараад ир ягаад гэвэл шинжлэх ухааны технологийн үед бид нар тийм болчихлоо шүү дээ. Тийм боломж биднэрт олгочлоо. Хувь тавилан их азтай заяатай байна. Бид одоо ингээд ерөөсөө имэх юм алга. Оросын холбооны улсаас
Путинд одоо хэцүү байгаа. Валютын санкц бүрдүүлж өгье. Тэ? Манайхаас худалдаж ав. Дуртай ав. Си Цзиньпин дуртай ав. Тэ? Алтчтай тэг чи цэвэр. Тэгээд энэ тэг нөгөө нефт үйлдвэр байгуулж өгч байгаа шүү дээ. Тэрийг шалуулуулъя. Алтаа өгье. Алтан болоод. Тэ? Өрмөрөө даръя. Ингээл явж шүү дээ. Трампд өгье. Газар яваар өгье бид нар. Бүгдээрээ л бас уухаал болно шүү дээ. За ингээд давчханда дуусах тийш хандж нэцэд нь бол одоо нөгөө өглөө болго миний чадах юм одоо ийм л юм доо нөгөө утааг л харах юм. За энэ 7 хоног он гараад тэ цэвэр эхэлж байгаа эхний 7 хоног нэгд өдөр ийм байна. 5-нд утаа бол нэг иймэрхүү байсан. За 6-нд бол харин нөгөө салхитай байсан. Уул нь утааг бол ийм гоё шүү дээ. Бүр ингээд цав цагаан ут харагдах юм шүү дээ. Энэ ч бас жоохон утаатай байгаа нэг салхитай ч гэсэн. Тийм байгаас тэгтээ энэ байхгүй болчвол бүр ингээд жинхэнэ цав цагаан ут харагдах юм шүү дээ. Хөх тэнгэр цав цагаан ут. За 7-нд болохоор өстой аюулгүй байсан. Өстой битүү утаа. 7-нд бол аймаар байсан. Тэг ингээ харж байгаас ингээ харахуулаад утаанд харахуулаад. За дээр тэнгэр цэнхэртэй л доогоор ингээл манараал. 7-нд юм байна. 8-нд өцөгдөр тий. Өцөгдөр яг юм байсан. Өцөгдөр бол нэг бүрхэг өдөр дээр нь тэгээд нэг жоохон салхитай байсан юм шиг байна. Арай гайгүй боловч нэг л харахуулсан юм байгаа даа байхгүй. За өнөөдөр бол ханиаттай учраас гарч чадаагүй. Тэгээ ингээд яг хоо 7 хоногт бол нэг эцэст нь тэр 7 хоногийн одоо агарын бохирдлын мэдээ өгөөд ий да. Би одоо чадхал юм ийм болж. За ингээд лайв амьдрал яа.